Спортын анагаах эрдэм шинжилгээний төвийн хэмж Намирт байна. Үндэсний гişагийн тамирчидтайгаа одоо ханжаавар явж байна. Тэгээд айгүй олон тамирчид явж байгаа. Манай Монголоос 400 гаруй баг тамирчид оролцож байгаа. Тийм маш олон амжилтыг гаргах хаа гэж бодож байна. Тийм би одоо ингээд үндэсний гişагийнхантайгаа 14 хоног явчаад ирээд дахиад нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн пара Азийн наадам болно. Ханжаав тэгээд тийшээ бас дахиад яв. За баяртай. За манай Монголын одоо штабын үйл ажиллагаа дайрах байрлаж байгаа. Тэгээд спортын анагаах эрдэм шинжилгээний төв болон Олимпийн ороотой штабын байран дээр өглөөний 7:30-аас оройн 23:30 хүртэл ажиллаж байгаа. За манай авааттай нөхөөр волонтер хүмүүс байгаа. Тэгээд фото манай Олимпийн орооны ажилтаа садагч маань маш их ажилладаг. За энэ болохоор ингээд манайхан пост юм дүү явдаг. За энэ манай инженерийн өрөө байна. За энэ ингээд тамирчид хэрэгтэй одоо үйл ажиллагаанд болон одоо медикийнхаа ороод одоо манай массажистууд тэгээд шаардлагатай тохиолдолд хүртэл одоо барай цэцлэг явж байгаа. Цэцлэг. Ой надад нэг хүн бэлгэлсэн чинь энэ цүнхэн юм торон юу цүнх биш юм цаас юм байна лээ. Эко юм лээ. Сая манай өрөөнд авч байх юм яах вэ? Сая хятад октод надад жоохон бэлэг өгсөн. За харъя. Вау. Бүрхэн бэлэг. Квартир. Миний инстаграмын дагаараа Машка давар зурус энэ. Hi, Mongolia. Самбана. Самбана. За энэ харагдаж байгаа барилга дотор Монголын баг тамирчид давхар болгоноороо ороод тэгээд талбаануудаа ингээд түлхсэн байгаа нь харагдаж байна. Ай. За сэтгэлээрээ. Ай стоп баяа. Баяр болохоор хоол руу хөргөж өгдөг. Одоо хоол руу жоох ер нь хатан дотор байг тойрдог. Одоо энэ харагдаж байгаа жижигхэн Нэг буудлаар юм шүү те. тийм шар дээр нь болохоор яг хатны гадаа ингээд байдлаа явчихдаг. За одоо энэ Шар дээрийнх ингээс сууд юм тийм. жолоочко автобус байгаа хамгаалаг. Nice. Танг нэг юм хөрх юм байна. Ингээд тамирчдаараа ингээд сууддаг. Ээлж зэрэг энэ жолооч нар нээлж зэрэг солигдсон юм лээ. Тэгээ нөгөө 60 км цагийн хурдтай явж болохоор нэр явж болчихлоо. Тийм. Тэгээ өнөөдөр намайг энэ хотхонтой танилцуулсанд баярлалаа. Зүгээрээ дараа бүр гоё танилцуулъя. Буцаж орч ирнэ. Season vlog. Наа, тамирчтай байлаа. Таны гадаа. Хаалт гарах болов чинь. Уу. За тэмцээнд болсон сэтгэл хэрэг. Nice. Хэрэг. Гоёна. Ниши хэрэг тэмцээнд болсон сэтгэл хэрэг. Хиро янзтай. Янзтай. Манай жудохийн гişагийн терапевт юм хүн байна. Энэ бүх нууцын ард аа шүү дээ. За ханжуун тамирчдын нэг үйл ажиллагаа эмнэлэг дотор нь орж ирсэн байна. Тамирчдаа нарийн мэргэжлийнх нь эмчд үзүүлж байна. Нэг мундаг эмчнэр байт юм байна уу? Цус масныхаа лаборатори нь ингээд ил задгаа ингээд шууд нүдэн дээр байж дим байна. Тийм 3 давхар айгу гоё цэвэрхэн төвчлөлттэй эмнэлэг байна. Нэг давхарч ресепшнтэй. Тийм тэгээд бүр эмэгтэйчүүд нүд CT гэдэг ер нь ихэнх нарийн мэргэжлийнх нь эмчнэр ингээд дотор нь ажиллаж идэм байна. За яг энэ үеэр хүндийн эрүүлтийн тамирчдын маань хөлн хуурсан гэд тэг дагуулаа үзүүлчихсэн. За тэг. Ой. Толгой өгдөг үү? За бичлэг үзсэнд баярлаа. Тэгээд энэ Азийн наадам бол миний хувьд
маш гоё дурсамжтай, маш сайхан Азийн Олимпик гэж хийж болохоор маш том тэмцээн уралдаан болсон. Энэ тэмцээн уралдаан дээр одоо Монголын баг тамирчдыг хариуцаад эмнэлгийн арын албанд ажилласандаа үнэхээр их баяртай байна. За тэгээ мөн маш олон медалууд авсан баг тамирчдаар үнэхээр их бахархсан, бас өөрөөрөө бахархсан гоё өдрүүд байсан. Тэгээд би нөгөө нэг Азийн наадмын үеэр хийсэн гоё бичлэг влогуудаа яг тэр үед хийсэн эмчилгээнүүдийнхаа тэмдэглэлүүдийг бүгдийг флашнд хийгээд хайчихсан учраас ингээд байгаа хэдэн сторинуудаа зарал влог болгож үлдээлээ. Тэгээд за спортын анагаах эрдэм шинжилгээний төвийнхээ хамт олонд болоо Олимпийн ороондоо баярлалаа гэж хэлье.